Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгт зөвшөөрөл хүсгээд юу анхаарах талаар та бүхэндээ тодруулж хэлье. За тухайн гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол улсад ирж ажиллахад бол Монгол улсын аль нэг эрүүл мэндийн байгууллагаас тухайн иргэнийг урьсан байх ёстой. Тухайн иргэнийг тухайн гадаадын эрүүл мэндийн байгууллагыг ингэж энэ эмнэлгийн мэргэжилтэн Монгол улсад ирж ажиллана уу гэсэн урилгатай хамтын ажиллагааны гэрээтэй байх ёстой. За тухайн хамтын ажиллагааны гэрээтэй Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага маань тухайн гадаадын эмнэлгийн мэргэжилтнүүд Монгол улсад ирээд юу хийх үү, хэд хоногийн хугацаанд ажиллах уу? За жишээлбэл 7 хоног ажиллахдаа за тухайн эмнэлэг дээр ямар үйл ажиллагаанууд хийх талаар үйл ажиллагааны төлөвлөгөөг нь дэлгэрэнгүй зөвшөөрлийн хүсэлт өгөхдөө ирүүлэх ёстой. Тэгэхээр эдгээр холбогдох баримтчгүүд дээр үндэслээд энэ зөвшөөрөл олгох хүсэлтийг шийдвэрлэх асуудлууд холбогдох зөвлөлөөр шийдвэрлэгдэх. За дараагийн нэг асуудал нь бол гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол улсад анх ирж байгаа юу, давтан ирж байгаа юу гэдгээс хамаарат бүрдүүлэх бичиг баримтууд бас тодорхой ялгаатай байдаг. Тэгээд мөн зөвшөөрөл олгогдох хугацаа ялгаатай байдаг. Тэгэхээр эдгээр та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А295 дахь тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам болон бүрдүүлэх материалтай танилцаарай.